За эхлээд 916 тэрбум төгрөг гэж хагаад дараа нь 3 сарын дараа 1.9 их найд болоод тэр нь бол хүчин чадал нэмэгдсэн. Дараагаар нь нөгөө үер ус энтергээд гүүрэн байгууламж болоод 2.3 их найд болсон. Ингээд том болчих. За энэ хооронд магадлан хийглээ. Магадлан хийхдээ урьдчилсан зураг төсөл гэдэг юм дээр тулгуурлаж хийлээ. Магадлан нь болохоор зэрэг одоо шаардлага хангахгүй байна гэсэн ийм дүгнэлтийг хэлээд байна. За тэгээд тэр магадлан дээр нь тулгуурлаад урьдчилсан зураг төсөл дээр нь тулгуурлаад барилга угсралтын EPC гэрээг FIDIC стандартаар хийчихжээ. Гэрээ хийчихэд 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Түрүүн дээр сонгон шалгаруулалт нь бол тэнд нэг гарсан ажлын хэсэг засгийн газрын хэр их газ дээр ажлын хэсэг бол хуульд нийцээгүй болсон гэж үзэж байгаа юм байна. Тэр нь ингээд деталь шалгалт нь явж байна. 500 тэрбумын урьдчилсан төлбөрийн баталгаа нь хуурамч юм уу жинхэнэ юм уу гэдээ бас нэг нээлттэй асуудал байна. Үндэсний аудитын газар Магнус руу. За бид нар баталгаатай холбоотой асуудлыг бас за нэгдүгээр санхүүгийн зохицуулахаар эрх ухааны байгууллагаас тодруулга авсан. За дээр нь гадна байгаа байгууллагын үйл ажиллагаа чиг үүрэг нь энэ чиглэлийн одоо эрх зөвшөөрөл эрх байгаа хэсэг асуудлаар лавлага авахыг гадны улсын элчин сайдын ямаар нь өөрөөр нь дамжаад авах гэсэн боловч одоо бидэнд бас боломжгүй байна гэсэн ийм хариу өгчөд байгаа. Тэгээ бид нар энэ талаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас тэгээд энэ хүрээд үндсэндээ хязгаарлагдсан гэсэн үг. Тэгэхээр энэс цаашаа бол бид нар юм бол яаж чадахгүй байгаа. Наривчилж үзэж чадаагүй байгаа л гэж ийм тэгээ одоогийн байдлаар. Тэр бол ерөөсөө ямар ч хяналтгүй явд юм байна гэсэн дүгнэлтэнд хүрж байна. Яг үнэндээ. За би тэгээд үндэсний аудитын газраас асууя. Энд ингээд жишээлбэл 3 сарын дотор 900 гаруй тэрбум төгрөгөө 1.9 их найд болгоцсон байгаа юм. Тэгээ энд бол ямар ч магадлал хийгдэгвэ гэдэг энд ингээд бичсэн байгаа. Тэгээд нөгөө төсөв төртөг нэмэгдэх асуудал бол энэ дээр бол бүр гамшиг юм шиг байна. Гэхдээ аргагүй шүү дээ. Зураг төсөвгүй юун дээр үндэслэж дүн тавиад байгаа нь тодорхойгүй. Магадлал хийлгээгүй байна гэдэг чинь. Тэгэхээр энэ дээр та нэг хариу өгöd төжгүй. Үндэсний аудитын газар Магнус руу. За бид нар сэдвэр аудит хийгээд гүйцэтгэлийн аудит хийгээд одоо 6 сарын 30-нд эцсэлж тайлангаа бол одоо төсвийн байнгаараа холбогдох байгууллагуудад өгнө. За одоо яг бол асуудлын бүртгэл танилцуулагдаад шийдлүүдийн одоо шийдэл танилцуулагдаад шалгагдагч байгууллагаас санал тайлбар аваа явж байгаа. За дээр нь бид нар холбогдох одоо асуудлуудыг хууль хяналтын байгууллагатай хамтраад ингээ мэдээлэл өгөөд ингээ хамтарч ажиллаж байгаа. За сая магадaltaй холбогдуулаад өмнө гишүүд бас асуусан юм билээ. За энэ эхний магадлал 2016 оны 5 сарын 18-нд 594.8 тэрбум төгрөгөөр зам тээврийн хөгжлийн төвөөс магадalsan. За дараа нь 2024 онд 916.3 тэрбум төгрөгөөр мөн одоо тодтогч магадлалыг зам тээврийн хөгжлийн төвөөс хийсэн. За ингэж явж байгаад 1.9 тэрбум төгрөг болох буюу 2025 онд бол зам тээврийн хөгжлийн сайд нийслэлийн засаг даргын хамтарсан энэ шийдвэрээр дээр ийм 1.9 их найд гэсэн төгрөгийн төсөв төртөг гарч ирсэн. Энэ бол магадлагдаг байсан. За ингээд энэ талаар бол бид нар холбогдогч байгууллагуудаас тайлбар одоогоор аваагүй тайлбар ирүүлээч гэж сууж байгаа. За ингээд хамгийн сүүлд 2025 онд хот байгуулалт барилга орон сууцлтын сайдын тушаалаар орон тооны бос экспертүүдийн ажлын хэсэг байгуулах тухай ийм тушаал гараад ингээд одоо 2.3 их найд төгрөг болгож ингэж одоо магадalsan байна лээ. За ингэж магадлагатай болохоор зэрэг зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зөвшөөрлөлцөх экспертиз хийх журам гэж байдаг. Энэ журмыг бариад тэгээд тэзүү урьдчилсан зураг төсөвт магадлал хийх чиг үүрэг өгөх ажлын хэсэг гэж ингэж байгуулсан байлээ. За тэгэхээр эндээс бид нар юу гэж дүгнсэн бэ гэхээр зэрэг энэ урьдчилсан зураг төсөв гэдэг ойлголт бол зөвхөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль дээр байдаг төсөл хэрэгжүүлэхэд тавих шаардлаган дээр түншлэлийн төслийн одоо урьдчилсан бол наривчилсан техник эдийн засгийн үндэслэл гэсэн ийм томьёолол нэр томьёо байдаг. Энэ хүрээнд ингээд концесс түншлэлийн хүрээнд энэ асуудал анх сэд одоо санаачлагдаж явсан юм билээ. За ингээд сүүлдээ бол нийслэлийн төсвөөс шийдэгдэхээр ингээд гараад явцсан.
За ингээд манай одоо эзэлсэн дүгнэлт гараагүй ч гэсэн зүгээр урьдчилсан байдлаар одоо танилцуулагдсан байгаа нэг би дүгнэлт хэлэхэд төслийн тэзүү урьдчилсан зураг төсөл төсөвт магадлал хийсэн хууль тогтоомжид нийцээгүй чигүүргийн давхардал ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож салбар хоорондын уялдаа холбоо хангагдаагүй төслийн наривчлсан тоо хэмжээнд зөрүү үүсэх төсөв төртөгт өөрчлөлт орох хяналт хариуцлагын тогтолцоо алдсан байна. За ингээд бид нар хоёр сайдад бол одоо урьдчилсан байдлаар хоёр зөвлөмж өгөхөөр бэлдсэн. Нэг нь болохоор зэрэг хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдад магадлалын ерөнхий дүгнэлт барилгын ажлын төсөв төрдгийн нэгдсэн товчоонд туссан зарим ажилд төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулсан хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх гэсэн нэг юм байдлаар урьдчилсан байдлаар бид нар асуудлын бүртгэл танилцуулсан байгаа. За зам тээврийн сайдад болохоор төсөл арга хэмжээний тэзүү зураг төсөлд магадлал хий гэдэг энэ чиглэлийн нөгөөд хийхдээ салбарын хууль тогтоомж норм стандартад нийцүүлж наривчлсан зураг төсөлд магадлал хийх гэдэг ийм байдлаар урьдчилсан байдлаар бол бид нар асуудлыг тавьсан байгаа. За ер нь бол барилгын хууль, эрчим хүчний хууль, замын авто замын тухай хуулийн энэ зураг төсөл гэдэг ойлголтууд зөрүүтэй. За дээр нь тэзүүний талаар наривчлсан зохицуул байхгүй. Та сая магадлал хийлгсэн дээр хүртэл асуудал байна гэж унших шиг боллоо гэж ойлголоо тийм үү? Тоон зөрүүтэй энэ аль магадлал вэ? Алин дээр хийсэн? Тэр 2.3 их 80 дээр хийсэн магадлалыг хэлж байна уу юу? 15. Хамгийн сүүлд 2025 онд хийсэн барилга хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын тушаалаар баталсан орон тооны бас экспертүүдийн ажлын хэсгийн энэ магадлал хийсэн байдал дээр бид нар саяын дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл төсвийн эксперт магадлал хийгээгүй байхад баталгаажуулжээ гэсэн ийм юу бол бид нар гаргаж тавьсан байгаа. Ер нь бол энэ замын байгууламжтай замтай холбоотой энэ зураг төсвтөр бол зам тээврийн сайд бол зам тээврийн хөгжлийн төвөнд магадлал хийх ёстой байсан гэсэн ийм одоо юу байгаа харагдж байгаа. Баярмаа гүшүүн. Тэгээд хийгдээгүй, хийгдсэн ганц нэгэн тоомон зөрүүтэй хийх ёсгүй байгууллага хийчлээ гэж ойлголоо. Одоо хууль гэж юу байгаа мөг өмөл гэдэг асуулт дахин тавигдаад байна л да. Энэ магадлалаар 916 тэрбум гэ гарцсан. Гэтэл 2025 оны 3 сарын 18-ны өдөр болохоор барилга хөгжлийн төв 2.3 их 80 гэ гаргацсан. Тэгэхээр энэ яг хэн магадлал хийх ёстой байсан төсөв юм бэ? 2025 онд зам тээврийн сайд Дэлгэр сайхан, за нийслэл хотын захирагч бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар, за Хянсан нийслэлийн замын хөгжлийн газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Хотбаяр, за боловсруулсан хот төлөв судалгааны институт орон нутгийн өмчт аж ахуй тооцоолт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч гээд амар түвшин нарын одоо ийм хамтарсан нийслэл Улаанбаатар хотын зүүнээс баруун чиглэлд хэвтэ тэнхлэгийн туулын урдны замын барилга угсралтын ажлын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл батлах тухай гэдэг ийм одоо тамга тэмдэг бүхий шийдвэр байгаа. За энийг бол бид нэр одоогийн байдлаар бол шийдвэр гэдгээр нь тайлангийн төсөлтөд тусгаад явж байгаа. Энэ дээр одоо яг дэлгэрэнгүй тайлбар болон одоо нотлох зүйлийг бол эрүүлэхийг хүссэн боловч яг одоо үндэслэл бүхий тайлбар бол нэгдүгürt ирээгүй байгаа. За хоёрдугаарт нь зам тээврийн яамн дээр бол энэ талаарх одоо нөгөө архивд нь бас баримтын үзлэг хийхээр энэ ажил хийгдэх дутуу явж байгаа гэсэн үг. За энэ туулын урдны зам маань анх бол зам тээвэр дэд үтсийн асуудал хариуцсан орлогч за Улаанбаатар хотын ерөнхий архитектор болон нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга эдийн засгийн хөгжлийн яам гудамж төсөл гэдэг одоо нэршлийн доор энэ төслийн хүрээнд 2014 онд бол анх хэсэгчилсэн байдлаар магадлал хийж баталгаажуулсан байдаг. За энэ 14 онд бол 7 удаагийн магадлал хийгдсэн. За 16 онд бол зам тээврийн хөгжлийн төв нэгдсэн төсөв төртгийн тооцооны газрын хөгжлийн төв маань бол 594 тэрбум төгрөгөөр бас магадлсан байдаг. За 2024 онд зам тээврийн хөгжлийн төв туулын урдны замын барилгын ажлын шинжилсэн төсөв гэж магадлсан. За энэ нь бол 916 тэрбум төгрөгөөр бол магадлал хийж баталгаажуулсан байдаг. За ингээд хамгийн сүүлд нь бол барилгын хөгжлийн төв буюу 2025 оны 3 сарын 18-нд одоо магадлал хийж баталгаажуулсан. За ингэж магадлал хийхдээ засгийн газар буюу ерхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу магадлал хийж
баталгаажуулсан. За тэгэхээр аудитын явцад бол зам тээврийн хөгжлийн төв эсвэл барилгын хөгжлийн төв аль нь одоо магадлал их ёстой вэ гэдэг талыг бол нийцлийн талаас нь судалж үзээд за аудитын тайлангийн төсөл дээр бол тусгасан байгаа. Зам тээврийн яам мөн өөрөө энд хариулж энэ зам тээврийн сайд энд оролцох эрх бүхий субъект муу юм уу биш юм уу? За зам тээврийн сайдын тухай бол тэр гаргасан шийдвэр нь өөрөө хууль зүйн хувьд бол хүчингүй учраас энэ шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг зам тээврийн яамнаас өгнө гэж бодож байна. За 2016 онд зам тээврийн хөгжлийн төв дүрмж төлөвлөрийн газар авто замын тухай хууль 11-р зүйл заасан чиглэлгийн хүрээнд туулын хурдны зам буюу 33 км за 4 игнэртэй 3.2 км гүүрэн байгууламжтай зураг төслийг 594 тэрбум төгрөгөөр багталсан байдаг. За мөн 2024 онд мөн тухайн төслийн төсвийг нь шинчилж дахиж магадлсан байдаг. Тэр нь 2024 оны 11 сард. За тухайн үеийн зураг төсөл зохиогчор бол MCPCGR гэх хувьцаат компани бол зураг төслийг зохиож манай байгууллага дээр зураг болон төсвийг магадлуулсан байдаг. За 2025 онд тухайн төслийн зураг зохиогч нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн зураг төсвийг дахиж зөвхөн зургийг нь магадлсан байдаг. За энэ нь өөрөө 2025 оны зам тээврийн яамны шинжилгээ ухаан технологийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн 3 дугаар зүйл заасан зураг төслийг магадлал гэсний зөвлөмж болгосны дагуу зураг төслийг зөвхөн зургийг нь магадлсан байдаг. Тэр нь болохоор өөрөө тэзүүний буюу урьдчилсан зураг төсөв буюу техникийн зураг төсвийг магадлсан байдаг. Төсвийг бол магадлаагүй байна. За барилгын хөгжлийн төв туулын хурдны замтай холбоотой 2025 оны 3 сарын 18-нд ЕД 0316 дороо 2025 гэсэн туулын хурдны замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг төсөвт бол одоо магадлалын дүгнэлтийг гаргасан байдаг. За энэхүү дүгнэлтэнд бол одоо сайдын тушаалаар 2025 оны 1-р сарын 24-ний өдрийн оронтооны бус экспертүүдийн ажлын хэсэг байгуулах тухай сайдын 27 дугаар тушаалаар за холбогдох хууль тогтоомж засгийн газрын тогтоолын хүрээнд бол тэзүүнд магадлалын хийн ажлыг бол зохион байгуулсан. За энэ бол туулын хурдны замын тэзүү буюу урьдчилсан зураг төсөв гэсэн ийм нэршилтэй бол гарсан. За энэ дээр бол магадлалын дүгнэлтээр 2.2 их найт 384 тэрбум 13 сая 846 мянга гэсэн ийм урьдчилсан тооцоол байна гэсэн ийм дүгнэлт гарсан. За энэ бол яг эцсийн энэ төсөв биш. Нийт чардагт хөрөнгө оруулалтын хэмжээ нь бол хотооголтын баримтч уялдуулан дараа нь ажлын зургийн шатанд бол өөрчлөгч наривчлан тооцох шаардлагатаар тусгасан гэсэн ийм дүгнэлтэнд бол мөн дурдсан байгаа. Урьдчилсан зураг төсөл дээр үндэслэж магадлал хийсэн гэдэг тий. Урьдчилсан зураг төсөв гэж юм одоо манай хуулийн дээр юу гэдэг юм бэ? Энийг би дараа нь асуумаар байна. Миний одоо санаж байгаа техникийн зураг төсөл, инженерийн наривчлсан ажлын зураг төсөл гэж байгаа баг. Урьдчилсан зураг төсөв дээр магадлал хийж болдгийм үү? Барилгын хөгжлийн төв төсөв ийсэн, зам тээврийн хөгжлийн төв болохоор тоо хэмжээ магадлал хийсэн гэдэг. За энэ төс төртөг бол зүгээр томсгсон үнэлгээгээр буюу хөрөнгө оруулалтын тооцоо гэх юм урьдчилсан тооцоо л учраас яг нарийн энэ эцсийн дүн бишээ. Дараа нь бол ажлын зургийн шатанд бол одоо наривчлсан төсвийг дахиж магадлалаар бол оруулах шаардлагатай. Энэ бол техник эдийн засгийн үндэслэлээр магадлал хийсэн гэж ойлгож байна. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэлтэй урьдчилсан магадлал дээр үндэслээд наривчлсан зураг төсөл байтугай худалдаа авалт хийгээд 500 тэрбум төгрөг төлсөн байгаа дээ шүү дээ. Гэрээ байгуулад ажил эхэлсэн. Нэг номер дээр нэмэх юм байгаа юу? За нэг номер нэмэх нь чи. За зам тээврийн хөгжлийн төвийн захирлуу юм бол за 2025 оны 1 сард захиалагчаас үндсэндээ тухайн зураг төслийг дахиж магадлалд оруулах хүсэлтийг ирүүлсэний дагуу зураг төслийг урьдчилсан зураг төсөл буюу яг таны хэлдэг техникийн зураг төсөл дээр магадлал хийсэн. За манай зам тээврийн сайдын баталсан авто замын байгууламжийн зураг төсөл магадлал хийх журам дээр бол мөн яг 2 үе шаттайгаар магадaltaг. За техникийн зураг төсөл, наривчлсан зураг төсөл гэдэг. За тухайн захиалагч нь өөрсдөө тавих шаардлага, захиалагчаас тавьсан шаардлагын дагуу тухайн техникийн зураг төсөл буюу урьдчилсан зураг төсөл дээр нь магадлалын үйл ажиллагаа зохион байгуулсан байдаг. За 2016 оныхоос ялгагдчихж байгаа юм уу яг хэлж байгаа шиг 6 игнэ
9 км гүүрэн байгууламжтай болж өөрчлөгдсөнтэй за мөн зураг төсөв зохиогч автор өөрчлөгдсөнтэй холбоотой дахиж магадлал хийсэн л гэсэн. Зураг урьдчилсан зураг төсөв буюу техникийн зураг төсөв гэж та яриад байна шүү дээ. Тий. Тэгэхээр тэр техникийн зураг төсөв гэдэг чинь урьдчилсан зураг төсөв муу юм уу? Мөн. Тийм хуулийн тайлбар байна уу? Хууль биш журмаараа манай нөгөө магадлал хийх журмаараа тэгж 2 үе шаттайгаар магадлал хийж болно гэж заасан байдаг. За мөн журмын 9-4 Урьдчилсан техник урьдчилсан гэж байгаа юм уу? техникийн гэж байдаг. Урьдчилсан зураг төсөв гэж үг бий юу? Баггүй. Байхгүй. За 14 дээр нэмж хариулъя. Магадлалын талаар би дэлгэрэнгүй илжихгүй бол бас за 2024 оны 11 сарын 19-ний зам тээврийн хөгжлийн төвийн 509 дороо 2024 гэдэг магадлалаар бол таны асуугаад байгаа 916.3 тэрбум төгрөгийн төсвийг бол магадалж баталгаажуулсан. За дараагийнх нь 2025 оны 3 сарын 18-ны 316 дороо 2025 буюу барилгын хөгжлийн төв одоо 2.3 их 80 төгрөгийн төсвийг магадлалаар баталгаажуулсан байдаг. За дунд нь буюу одоо тэр зам тээврийн сайд нийслэл хотын захирагчтай хамтарсан шийдвэрийн дагуу гэдэг дээр бол магадлал хийгдээгүй 1.9 их 80 төгрөгийн одоо төсвийг баталж өгсөн. За энэ төсвийн дүнгээр өөрөө нөгөө тендерийн одоо нөгөө үнийн дүн болоод ингээд цаашаага явсан гэсэн үг. Туулын хурдны зам тендер шалгаруулалтыг бол 2025 оны 4 сарын 23-ны өдөр зарласан байгаа. За 2025 оны 7 сарын 4-ний өдөр бол 4-ний өдөр 15 цаг 58 минут үр дүнг оруулсан. Төрийн худалдаа авах ажиллагааны систем дээр ямар нэгэн гомдол гарсан гэж бүртгэгдээгүй байна. За тэгэхээр юу вэ гэхээр нөгөө алдарт 500 одоо тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн асуултыг л асуучмаар байгаа. Ингэж одоо нөгөө Hyun илүү Hyun ч илүү тэр General Construction гэж хятад компани нийслэлийн замын одоо газар хөгжлийн газарт ирүүлсэн бичгтээ бичгэн 4 сарын 3-нд 350.9 тэрбум төгрөг нь зарцуулт хийгдсэн үлдсэн 149 тэрбум төгрөг нь хүлээлтийн байдалд ийм зарцуулт явцсан гэсэн юм тайланд ирүүлсэн байна шүү дээ. Энэ дээр яг энэ тоо бодит юм уу? Үнэхээр мөнгө нь үргэлдээ дууссан уу? Эргэж олж авах боломжгүй юу? Захиалагч тал маань буюу манай тал хэр хяналт тавьсан бэ гэдэг ийм тов тодорхой ганцхан асуултыг л асууж. Нийслэлийн зам хөгжлийн газрын дарга гот 2. Тэгэхээр гүйцэтгэгч талаас ирүүлсэн бичгтэр бол нийт зарцуулалтын тоог бол зөвхөн одоо бараа захиалга байдлаар бол ашиглана гэж байгаа. Тэгээс яг хэдэн төгрөгийн зарцуулсан байдал энэ дээр бол хууль хяналтын байгууллага бол шалгагдаад явж байгаа. 500 урьдчилгаа төлбөрийн асуудалтай холбоотой юм дээр. Тэгэхээр энэ дээр яг шалгагдаад явж байгаа тал дээр бол тодорхой хариулт өгөх бол боломжгүй байгаа. Хятадын тэр гүйцэтгэгч шилжүүлсэн мөнгөнийх нь нэлээс их зарцуулсан гэсэн мэдээлэл ирсэн байна л шүү дээ. Тэгээд тэрэн дээр одоо яах юм? Нягтлах төсөв батлах юм ажил орно гэсэн үг үү? За гэрээний хэрвээ гэрээ цуцтвал яах вэ? Гэрээний нөхцөлийн дагуу төсөлбөрс бол гарсан зардал бол гүйцэтгэлийн тооцоолж олгосон урьдчилгаа төлбөрөөр суудах нь нэхэмжлэх боломжтой гэж байна. Тэгэхээр яг одоо ингэж хууль хяналтын байгууллага шалгагдаад явж байгаа учраас хэдэн төгрөг зарцуулсан зарцуулаагүй гэдэг бол мэдээлэл манай байгууллага дээр ч бид илтод хэлэх бол боломжгүй байгаа. Тэгэхээр хууль хяналтын байгууллага өөрсдөө дүгнэлтээ гаргаад ирсний дараа тэрийг бол тодорхой гаргах боломжтой. Та зүгээр зарчмын тайлбарлаад өгдөө. Тэр чинь 500 тэрбум шилжүүлсэн урьдчилгаа төлбөр дараа нь нэг ажил хийгээд нөгөө ажил хийсэн компани чинь тэдэн төгрөгийн юм бид нар хийсэн байна гэд нэг биел ирүүлэн тэ. Тэгэхээр тэндээс юугийн судахад хэдийг нэмж төлөх юм тэр томьёог нэг тайлбарлаад өгч. 6 номер. Тэгэхээр урьдчилгаа төлбөр маань нийт төс төртгийн 21.2% урьдчилгаа төлбөрийг бол 21.2% дээр бол өгж байгаа. Тэгэхээр нийт гүйцэтгэлээс авах юм бол хийсэн гүйцэтгэлээс 21.2% бол суудгаад гүйцэтгэл дээр өгнө гэж байгаа. Фидикийн гэрээгээр. Тэгэхээр энэ дээр бол хийгдсэн ажлуудаа мөн ялгаахгүй гүйцэтгэлээр олгоно. Гүйцэтгэлээр олгохдоо 21.2% тухай бүрийн гүйцэтгэлээс судгаж олгомоор гэсэн үг. Одоо 500 тэрбумыг төлцсөн. Тэндээс чинь 300-ыг нь бид нар үрцэн маа гэд хэллээ. Тэгэхээр 300-ыг нь үрцэн маа гэд хэлэхээр хэрвээ тэр нь үнэн бол одоо батлагдвал гэсэн үг шүү дээ. Батлагдах юм бол
манай тал дээр 500-аас суудуулах юм уу? Эсвэл тэр 300 гэж байгаагийнх нь 20%-ийг нь 500-аас суудуулаад үлдснийг нь дахиад 200 гэдэг манайх төлөх үүрэгтэй болно гэсэн үг үү? 6 номер. Тэгэхээр урьдчилгаа төлбөрөд хэрвээ энэ дээр ямар нэгэн байдлаар бэлтгэл арга хэмжээ хийгдээд бэлтгэл арга хэмжээндэр хийсэн нийт ажил дээр бол дахин төсөв гаргана л гэсэн үг. Яг хэдэн төгрөгийн ажил ямар ажил хийсэн гэдгийг гаргаж иж энэ дээр нийтдээ хэдэн төгрөгийн 500 тэрбумаас яг бодит гүйцэтгэлээр нь л бид нар үнэлж гаргана гэсэн үг. Тэгэхээр бодит гүйцэтгэлээр хэдэн төгрөгийн ажил хийгдсэн бэ гэдгийг бол дахин магадлах шаардлагатай л гэсэн үг. Тэр үнийн дүнгээ 500-аас хасаад болоо мó? Хасаад бол. Эсвэл тэр үнийн дүн чинь тэр үнийн дүнгээс 20 хэдэн хувь гэлээ урьдчилгаанд 20%-ийг нь 500-аас хасаад үлдсэнийг нь Монголын тал төлөх ёстой мó? За энэ дээр яг 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн байгаа бол урьдчилгаа болоод явж байгаа. Хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй ч юм ийм байгаа тохиолдол бол гэрээ туслах эрх айл нэг талаасаа хэрвээ үүссэн тохиолдол арбитрийн шүүхээр бол шийдэж байгаа. За арбитрийн шүүхтэр орж арбитрийн шүүх шээ. Тэгэхээр энэ асуулт нь нөөстэй. Зүгээр л тэр хэдэн өрөөсөн намайг томьёог нь асууад нь штэ. Мөнгө урьдчилгаагээ 500 төлсөн байна. Урьдчилгаа чи 20% гэлөө. 20%, 21%. За тэгээд ямар нэгэн ажил хийсэн гэд нөгөө компани чинь биел өглөө. Тэгэхээр манай тал тэр биел нь тэр 500 тэрбумаас хасагдах юм уу? Эсвэл ирсэн тэр тооцооны чинь 21% нь л 500-аас хасагдаад үлдсэнийг нь Монголын тал төлөх үү? 6 номер. хэрвээ ажлыг явах юм бол биел нь 500 тэрбумаас хасагдаад явна гэсэн үг. Гүйцэтгэгч талаа. Бүтнээрээ хасагдах юм уу? Тийм. Бүтнээрээ хасагдана тий. За наад чинь гэрээний заалтан дээр бол надад арай өөр юмар би ойлгосон шүү. Энэ дээр шинжээчдээс энэ дээр харсан хүн байна уу? Урьдчилгаа төлбөр яаж товлох явах хэвээр талаар. За энэ талаар тэгвэл дараа нь тодруулъя да. China Highway Group хугацаа эдэрсэн өргүү тухай тодорхойлтыг өөрөө гаргаж ирүүлсэн байна. За энэ 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгоцсон гэж байгаа тий. Энэ урьдчилгааг бүр яг ямар эргэцэн үндслэлээр за тэр нэг баталгаа гэж зүйл яваад байсан яг тэр нь одоо ямар баталгаа байсны үндслэлээр ямар эргэцэн үндслэлээр олгосон бэ? За тэгээд тэр 350 тэрбум төгрөгийг нь аль хэдийнэ зарцуулсан гэд нэг жагсаалт гаргаад ирсэн тийм мэдээлэл байгаа даа. За тэр жагсаалтын дотор яг нэг тодорхой зүйл залтыг нь онцлмоор байна. Байгаль орчны хамгаалал, археолог, палеонтолог, угсаатны зүүн судалгаанд 8.4 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл байгаамаа. Нийслэлийн замын хөгжлийн газар одоо 2. Тэгэхээр шинжилгээ ухааны академид гүйцэтгэгч компани маань археолог, палеонтолог болон төв угсаатны зүүн судалгааг хүсэлтүүдэд 26 оны 2 дугаар сарын 27-нд бол археологийн хүсэлтэд хөрвүүлсэн байгаа. За палеонтологийн хүсэлтийг бол 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөрвүүлсэн байгаа. За ингээд хурал нь шинжилгээ ухааны академид болохоор тухайн зөвлөлийн хурлын гишүүд нь ихэнх нь бас ингээд нас өндөр болсон байх болсон ингээд шалтгаанаар болоод 2026 оны 4 дугаар сард бол гишүүдэд цуглуулад албажуулаад хүсэлтийг албажуулаад гэрээгийн хийж тайлан дүнэлтээ 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр албажуулсан гэдэг бол тайлбарыг ирүүлсэн байгаа. За төв угсаатны зүүн хүрээлэн дээр бол 2026 оны 4 дугаар сард бол мөн шинжилгээ ухааны академиэс зөвшөөрлөн гараад одоо тайлангаа хийгээ явж байгаа. Арай баталгааж амжаагүй байна гэдэг тайлбарыг хөрвүүлсэн. Тэгэхээр саяны тэр археолог, палеонтолог, угсаатны зүүн судалгааны талаар бол соёлын үндэсний үндэсний төвөөс 4 сарын 22-нд ирүүлсэн баримт бичиг дээр бол тийм ямар ч бүртгэл байхгүй байна гэдэг. Тэгэхээр таад ингээл юмыг ингээ араас нь хийгээд ах юм. Энэ бүх одоо судалгаанууд чинь өмнө нь хийх хэрэгтэй байсан байхгүй. Тэнгүүд ингээд нэг араас нэг юм цаас бүгэлж байгаа юм шиг тэгээд ингээм хууль бус зүйлүүд хийгээд байгаа даа. Citibank, NA Хонконг банкны имэйл ирүүлсэн боловч зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолтой адилах баримт бичгийг ирүүлээгүй. Тэрэн дээрт оролцогчийн санхүүгийн баталгаа чадамжийн тухайд Гуандун мужийн Денгида инженеринг батлан-даалт техникаас олгосон зээлч чадварын батламжийг тус ирүүлсэн харилцагч банкны дансны үлдэгдэл арилжааны банкнаас зээл авах боломжтой тухай тодорхойлтыг ирүүлээгүй. Ижил төстөө ажил гүйцэтгэсэн туршлагын хувьд China Highway Group нь
2008-аас 2017 онд Мозамбик улсын төмөр замын их засварыг барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2014-аас 2019 онд Сербийн И-763 хурдны замын төсөл, 2015-аас 2024 онд BAIA өртөө Лунадагийн нисэх буудны төмөр замын хажуу шугамын ажил, Мозамбик Тянжин групп нь компани нь Мозамбикийн төмөр замын засвар Сербийн хурдны замын төсөл, хоёрдугаар Лунадагийн нисэх буудлын төмөр замын хажуу шугамын төсөл гэсэн ажлуудыг хийж гүйцэтгсэн гэдэг мэдээллийг ирүүлсэн боловч сая дурдсан 2 түншлэлийн компани ирүүлсэн 5 ажлаас 4 нь тухайн ажлыг хийж гүйцэтгсэн гэх комиссийн акт дүгнэлт байхгүй материал дуртуу шаардлага хангаагүй гэсэн ийм дүгнэлтийг хийснийг та бүхэн танилцуулъя. Баярлалаа.